Багшийн туслахын төсөөлөө. Ерөнхий боловсролын сургуулийн багангийн багш нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, харилцан дуршлах солилцох, сургалт хүмүүжлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүүхэд бүрт тэгш сурах боломжийг бүрдүүлэх зорилгоор Дорнот аймаг энэ жил багшийн туслах төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөл Хэрлэн сумын 1, 5, 8 дугаар сургуулийн 1-р ангийн 3 бүлэгт туршилтаар хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр сонгогдсон бүлгүүд 47-оос 49 сурагчтай. Хүүхдэд суурь мэдлэгийг тэгш хүртээмжтэй олгох нь хамгийн чухал бөгөөд ингэж чадвал анги дэвших бүрт сурлагын хоцрогдолгүй байх боломжтой учраас 1-р ангийн багш туслагтай байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. За Монгол улсын багшийн хөгжлийг дэмжих хуулийн 8 дугаар зүйлийн 8-ын 4-т бол ерөнхий боловсролын сургууль 44-өөс дээш хүүхэдтэй 1-2 дугаар ангийн багш бол туслах багшийг ажилуулж болно гэсэн хуулийн үндслэл байдаг. За үүнтэй уялдуулаад Дорнот аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид энэ хичээлийн жил 64 бүлэг хичээлж байна. За 64 бүлгээс 9 бүлэг нь 44 буюу түүнээс дээш хүүхэдтэй учраас туслах багш төслийг бол орон нутагтаа хэрэгжүүлэх болсон. Ингээд 9 бүлгээс мөн бид нар шүүлт хийгээд 49-оос дээш 50 гарсан ийм хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт багшийн туслах төслийг бол хэрэгжүүлж байна. За багшийн туслах төсөл маань Хэрлэн сумын 1, 5, 8 дугаар сургууль дээр хэрэгжиж байгаа бөгөөд Монгол улсын зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй багш нараа түшиглэн багшийн туслах төслөө амжилттай хэрэгжүүлж байна. За багшийн туслах төсөлд багшийн сургуулийг төгсөөд анх удаага ажиллаж байгаа багш нар болоод мөн Монгол улсын их сургуулийн Дорнот аймаг дахь салбарын одоо 3-4-р курсын оюутан мөн энэ багшийн туслах төсөлд хамрагдан ажиллаж байна. Монгол улсын зөвлөх багш Болор Туяа багштай Хэрлэн сумын 1-р сургуулийн 1-ийн Б ангийн туслах багшаар Атар Цэцэг ажиллаж байна. Монгол улсын их сургуулийн Дорнот аймаг дахь сургуулийн Монгол хэл уран зохиолын багш мэргэжлийн 3-р дамжааны оюутан. Багшийн туслах төсөл маань хэрэгжээд одоо 2 сарын 1-ээс эхэлсэн. За одоо хэрэгжээд 3 сарын хугацаа өнгөрсөн байна. За тэгэхээр 3 сарын хугацаанд миний зүгээс болон за анги багшийн зүгээс маш олон одоо зүйлүүд ингээ хийж байгаа. За тэгээд ялангуяа туслах багш гэдэг одоо үүргээ одоо илүү сайн биелүүлээд туслах гэсэн үүргийнхээ дагуу ингээ ажиллаж байгаа. За тэгээд ялангуяа нөгөө би өөрөө оюутан хүн. Тэгэхээр оюутан хүн одоо ажлын байран дээр багш болоод гарах. За тэр хугацаанд болохоор ерөнхийдөө маш их сандардаг. За дээрээс нь одоо ер нь бол бэлтгэлгүй байдаг штэ. Ер нь бол дадлагын хугацаагаар одоо тэр олон одоо мэдлэг туршлагыг хоримтлах чадахгүй. Тэгэхээр энэ багшийн туслах хөтөлбөр маань ялангуяа оюутан надад илүү их тийм нэг өгөөжөө өгж байгаа болоо гэж бодож байгаа. За тэгээд анги танхим дээр болохоор багштайгаа болон анги хамтаалан за эцэгчүүдтэйгээ хамтран маш олон үйл ажиллагаануудыг хийж за хүүхдүүдийнхаа сурлаг хүмүүжил за бусад зүйл хөгжил төлөвшлөлтөнд маш их ингээ анхаарч ажиллаж байгаа. За одоо хийдэг зүйлсүүдэд дуртах юм бол за өглөө орж ирэхээс нь эхлээд гараас гарт үйл ажиллагаа за мөн дээрээс нь үдийн цай хүргэж өгөх. За тэгээд хүүхдүүдтэй түгээх ариун цаврын өрөөнд одоо зөв боловсон бие засах одоо тэр боловсролтод сургах. За дээрээс нь биеийн тамирт нь хүргэж өгөх авах. Мөн дээрээс нь минутын уншлага болон цээж бичих тэр бүх зүйлс анализ хийх зэрэг ер нь бол маш олон ажлыг одоо хийж гүйцэтгэж байгаа. Туслах багш Атар Цэцэг сурагчдыг уншуулах, гэрийн даалгавар шалгах, үдийн цай уулгах гээд ангид өрнөж байгаа бүхий л ажилд туслахын зэрэгцээ дун хэмээх ардын тоглоомыг сурагчдад зааж сургасан байна. Мөн эцэг эхчүүдэд 5-аас 7 настай хүүхдийн бие сэтгэл зүйн онцлогийн талаар сургалт зохион байгуулжээ. Туслах багш манай ангид орж ирснээр бол багшийн хувьд бол багшийн ачааллыг хөнгөвчилж багшид их нэмэр болж байгаа. Хүүхдүүдийн маань хувьд ч гэсэн хүүхдүүд маань харьцааны тал дээр айгүй тусдын болж байгаа. Өглөө эрэхтэй мэдлэх, орой явах, тэгээд нөгөө хичээл сурж байхад нь багшид одоо чэйжчиг хийх, минутын уншлах хийхэд нь үнэхээр тус болж байгаа. За тэгээ өдийн хоол цай ороход бас энэ чинь манай ангич болохоор 47 хүүхэдтэй. Тэгээд туслах багш маань үнэхээр багшийн ачааллыг багасгаж байгаад их баярлж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн энэ төсөл нь хэрэгжих болтугай гэж хэлээ. Тэгээ туслах багш маань үнэхээр сайн чадвартай багш байгаа. Тэгээд туслах багш болохоор нэг багш болоход хүрхгүй орой дор нь мэдээллүүдийг оруулж байгаа. Одоо шинэ өнөөдрийн чэйжчиг хийхэд чэйжчтэй танилцаараа тий. Тэгээ минутын уншлага авсан дор нь мэдээллийг аягүй сайн хүргэж өгж байгаа.
гэж хэлмээр байна тий. Тэрээс ганц багш бол 47 хүүхдийг яагаад 2-3 хоногийн дараа бүгдээрээ ганцаар ингээд авахгүй тий. Тэгэхээр дор нь мэдээд аюулс аваад дор нь хүүхэд болгон дээр тулж харьцаж байгаа. Энд дээр ичиг эхчүүд ч гэсэн их таатай байгаа. Манай туслах багшийг атар цэцэг багш гэдэг. Манай багш маань мэдхгүй зүйлийг маань зааж өгдөг. Сонирхолтой дуу шүлэг зааж өгдөг. Тэгээд бас өдийн цайны цайг авчирч өгдөг, аягалж өгдөг. Тэгээд бас бие тамирын хичээл дээр хөргөж өгдөг. Туслах багштай баярлаа. Манай туслах багшийн маань нэрийг атар цэцэг гэдэг. Туслах багш маань хоолыг маань ачирдаг. Бас мэдгүй зүйлийг маань зааж өгдөг. Ямар тусалдаг, хоолыг маань авчирдаг, аягалж өгдөг. Манай туслах багш маань цээж бичих хийдэг, бие тамирт хөргөж өгдөг. Мэдгүй юм маань хэлж өгдөг. Батраа багштай баярлаа. Монгол Улсын тэргүүлэх багш Цэрэндлогор багштай 5 дугаар сургуулийн 1-р ангийн туслах багшаар Эрдэнэ Заяа ажиллаа. Архангай аймгийн багшийн сургуулийг багангийн багш мэргэжлэр 2012 онд төгссөн. За хүүхдийн одоо сурах хөгжих одоо үйл явцад багшид дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Математик хичээлээр болохоор гэрийн даалгавар бол тогтмол үзэж тэмдэглэл хөтэлдэг байгаа. Ингээд за чэжгийн дотор бол өдөр болгон үзэж алдаагийн засаж ингээд алдсан хүүхдийг ингээд Улаанбаатар ингээд бичиж өгөөд ингээд дагуулan бичүүлдэг. За тэгээд ер нь сургалтын хоцрогдолгүй одоо сурахын тулд жоохон хоцрогдож болзошгүй хүүхдтэй болохоор энэ хавцанд ингээд тархи материалаа боловсруулж гаргаад ингээд хүүхдтэй ажилладаг байгаа. Нэг жижигэл болон ээлж жижиглийн хэрэглэгдэхүүнээ ингээд боловсруулад ингээд гаргасан байдал маань энэ. Математик гэхээр одоо ингээд өрсөөд энэ одоо хэрэглэгдэхүүнээ болохоор математик Монгол хэл айлч хичээл дээр ингээд ашигладаг. Одоо энэ багшийн туслах тусал хэрэгжснээр ер нь бол миний хувьд анги дааж ажиллахад айгуу тийм дөт болж байгаа ер нь бол. Туслах багш Эрдэнэ Заяа сурагчдаа онцгой түргэн хэллэг зааж эцэг эхчүүдэд хүүхэд бүрийн сурах арга барилын талаар зөвлөгөө өгч хүүхэд бүрийн хөгжлийн онцлог ялгаанд тохируулан ганцаарчлан ажиллах хөтөлбөрөө боловсруулжээ. За аймгийн засаг даргын А38 дахь тушаалаар хэрэгжиж буй багшийн туслах төсөл 5 дугаар сургууль дээр хэрэгжиж байна. За энэ хүү төсөл нь 1-р ангийн хамгийн олон хүүхэдтэй багшид тусалцаа дамжлаг үзүүлэх зорилгоор энэхүү төсөл хэрэгжиж байгаа. Манай сургуулийн 1-р Цэрэндлогор багштай 1-р анги гэдэл хэрэгжиж байна. 1-р анги маань 46 суралцагчтай. Манай 5 дугаар сургуулийн хувьд хамгийн олон суралцагчтай анги юм аа. За энэ туслах багшаар бол манай сургуульд Эрдэнэ Заяа багш ажиллаж байгаа. Эрдэнэ Заяа багш маань Цэрэндлогор багштайгаа хамтран одоо төслийн чиглэл үүргийн дагуу ажил үүргээ хамтран гүйцэтгэж байна. За энэ туслах багшийн хүрээнд багшийн хичээл үйл ажиллагаанд дамжлаг болох, сургалтын хэрэглэгдэхүүн хийхэд тусалцаа дамжлаг үзүүлэх, гоцрогдож болзошгүй сурагчтай ганцаарчлан ажил тэдний эцэгхэд зөвлөгөө дамжлаг үзүүлэх, за сургалтын үйл ажиллагаанд бас хамтран оролцох энэ үйл ажиллагаануудыг багштайгаа хамтран хийж ирлээ. За энэхүү төслийн үйл ажиллагааг бол цаашид үргэлжлүүлэх нь бол зөв зүйтэй гэж менежерийн хувьд үзэж байна. Яагаад гэвэл одоо энэ олон хүүхэдтэй энэ ангид бол туслах багш ажилуулснаар бол олон давуу талууд ажиглагдаж байгаа. Нэгдүгээр багшийн ачааллыг бууруулж тэдний сургалт бууруулж байна. Хоёрдугаар сургалтын чанарт бас нөлөөлж энэ хоцрогдож болшгүй сурагчтай бас ганцаарчлан ажиллахад нь багш дэмжлэг тусалцаа үзүүлэхэд бас чухал нөлөө үзүүлж байна. Дээрээс нь сургалтын хэрэглэгдэхүүнийг бас олшруулан хэрэглэх, тэднийг одоо хүүхэд бүртгэмжтэй хийхэд нас багшид дэмжлэг тусалцаа үзүүлэх зэрэгээр олон давуу талуудыг хийж байгаа учраас энэ төслийг бол бас цаашид өргөжлүүлэх нь зүйтэй маа гэж харж байна. Монгол Улсын тэргүүлэх багш Алтан Чимэг багштай 8 дугаар сургуулийн 1-р ангийн туслах багшаар Сүрэн Чимэг ажиллаж байна. Дорнод их сургуулийг багангийн багш мэргэжлэр 2022 онд төгссөн. Туслах багш Сүрэн Чимэг хариуцсан ангидаа өглөөний уншлах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. 7 хоногийн 2 өдөр хичээлийн өмнө 20 минут үлгэрийн ном уншуулах,
унших, бичих чадвараар хоцрогдож байгаа 4 сурагчтай ганцаарчлан ажиллаж бусад сурагчдын төвшөнд хүргэсэн байна. За манай анги бол 48 хүүхэдтэй. Энэ хичээлийн жилд бол манай сургуулийн хамран тойрох сургууль олон хүүхэдтэй учраас нэг ангид ноогдох, нэг багшид ноогдох хүүхдийн тоо бол олон байгаа. Энийг маань аймгийн засаг даргын тамгын газраас боловсрол шинжилгээ ухааны газраас санаачлан хэрэгжүүлж байгаа багшийн туслах гэсэн төсөл манай ангид хэрэгжиж байгаа нэг ач холбогдлоо өгсөн сайн ажил болсон гэж миний хувьд үзэж байна. Бид нэр туслах багштай болсны ач холбогдлоор багшийн ажлын ачаалал 30 орчим хувиар буурсан. Нэг хүүхдэд ноогдох багшийн хүртээмж бол дээшилсэн гэж миний хувьд бол үзэж байна. Ингээд энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж одоо бага ангийн багш нарт маань бүгдэнд нь хүртээгээсэй гэж миний хувьд бол үзэж байна. 8 дугаар сургуульд сурдаг 1-ийн ангийн анх 2-ын өсөлт ирээдүй байна. Манай анги сүрэн чимэг багш ажилтдаг. Өдийн цаг минь аягалж өгдөг, жигсаасаар нойлд явуулдаг, биеийн тайварлуу явуулдаг. Бас манай ангийн багшид тусалдаг, даалгаврын маань хийлэгдэг, даалгаврын маань шаалгадаг. Манай анги илүү хурдан таадаг болсон. Бас дээрэс нь юмаа хурдан хийдэг болсон. Тусдаа багшийн маань сүрэн чимэг багш гэдэг багш маань бидэнд өдийн цагийн маань ажиллаж өгдөг. Бас нойл явуултаа цагсаагаад явуулдаг, биеийн тамирлыг явуулахад цагсуулаа баруун гараа өргүүлээд явуулдаг. Багш маань чэд цэцгийн маань алдаг амин засдаг. Минутын уншлаг авдаг. Бас сүлэг цэжлүүлдэг, бас хийж чадахгүй хүмүүсд нь зааж өгдөг. Туслах багш ажилласан хагас жилийн хугацаанд эдгээр 3 бүлгийн анги даасан багшийн ачаалал 40-оос 50% буурсан, сурагчдын сурах хүсэл эрмэлзэл нэмэгдсэн, сурлагын ахицтай, эцэг эхчүүдийн хүүхдээ сургах арга барилд дэвшил гарсан, сурагчид зөв дадлаг хөвшилд нийтээрээ суралцж чадсан зэрэг үр дүнгууд гараад байна. Мөн туслах багшид заах арга зүй, ур чадвар нэмэгдэж, ажлын байранд гарахад бэлтгэгджээ. За энэ төсөл хэрэгжснээр ер нь ямар үр дүнгууд гарч ийн вэ гэхээр ялангуяа багш маань олон хүүхэдтэй ажиллахад бол хүндрэлүүд учирдаг. Хүүхэд болгонтой тулж ажиллаж чадахгүй, хүүхэд болгоны хөгжлийн ялгаатай байдлаа одоо ганцаарчлан ажиллаж чадахгүй улмаа сурлагын хоцрогдол үүсдэг. Тэгэхээр энэ сурлагын хоцрогдлыг бас бууруулахад манай багш нар багшийн туслах төсөл маань үр дүнгээ өгж байна. За мөн эцэг эхчүүдтэй одоо 50-аас дээш бүлэг хүүхэдтэй багш ажиллахад бас хүндрэлтэй байдаг бол багшийн туслах төсөл хэрэгжснээр бас багшийн эцэг эхчүүдтэй ажиллах, сургууль мужуулах, зөвлөгөө өгөх энэ байдлууд бас үр дүнгээ өгч байна. Энэхүү багшийн туслах төсөл хэрэгжснээр үндсэн багш хичээл заахаас бусад ажлаас чөлөөлөгдөж, туслах багш хичээл төлөвлөлтөө тараах материал, хичээлийн хэрэглэгдэх хүнийг бэлтгэх юм. Ингэснээр анги даасан багш үндсэн хичээл заах ажлаа үр дүнтэй зохион байгуулж байна. Багшийн туслах төсөл ирэх хичээлийн жилд үргэлжлэн хэрэгжих бөгөөд 1 жилийн хугацааны туршилтыг үндэслэн бусад анги сургуулиудад хэрэгжүүлнэ.